Нэгдүгээрт энэ бизнесийн эрхчлөөний тухай анхдагч хууль. За энэ хуулийг дагаж хөрөнгө оруулалтын тухай хууль, зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль. За энэ гурван үндсэн хуулиан дагаад 99 хууль одоо хууль хоорондын нийцэл хангах үүднээс өргөн баригдаж орж ирсэн байна. За энэ үнийг бүлгийн гишүүд талбараас нь яриад үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, за хэлцүүлэгт бэлтгэх ажлын эсгийн хүрээн дээр талбараас нь ярьж улам сайжруулж гаргах ёстой юм а гэдэг ийм одоо байр суурьтай тогтлоо гэдгийг зөвхөн хэлмээр байна. За хоёр дахь асуудал орон сууцчлалтын тухай анхдагч хууль. За орон сууцчлалтын санхүүжилтийн төрөлдсөн банкны тухай хуулийг боловсруулж байгаа засгийн газрын төвшөнд. За энэ дээр бүлгийн гишүүдийн санал онолыг авах зорилготой энэ хоёр хуулийн төслийн талаарх одоо үзэл баримтлалаа танилцуулаад ер нь нэг ийм харилцаануудыг ингэж зохицуулах ёстой маа гэсэн санаагаа илэрхийлээ. Гишүүдийнхээ одоо саналуудыг сонсоод за энэ яригдсан зүйлээр илүү сайжруулж их хурлд хуулийн төслийн өргөн барих ийм чиглэлийг засгийн газарт өглөө. За гурав дахь зүйл газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дагуулад нэг их хурлын тогтоол батлах тухай асуудлаар бас гишүүдэд танилцууллаа. За энэ бол ерөөсөө үндсэндээ нефт боловсруулах үйлдвэрийн ажлыг эрчимжүүлж байгаатай холбогдуулаад энэ газрын тосны салбарт нэлээд анхаарлаа хандуулж энэ үйлдвэрийг түүхий дээр нь бүрэн хангах, за энэ лүү чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх, олборлтыг ахиулах чиглэсэл үндсэндээ үзэл санаа яригдсан. Тийм учраас бас гишүүдийн хэлсэн саналаар одоо сайжруулж улсын их хурлд эцэслэн өргөн барих талаар засгийн газартаа чиглэл өгсөн одоо ийм шийдэл гарлаа. За ашигт малтмалын тухай хууль өргөн баригдсан юм, өөрчлөлт оруулах тухай хууль. За энийг манай бүлэг өмнө нь авч хэлэлцээд үзэл баримтлалын хүрээнд дэмжиж ингээд хэцүүлгийн төвшин сайжруулад энэ хуулийг баталчих ёстой гэж ингээд тогтсон. Та бүгдэд өмнөх бүлгийн хурлаар энэ талаарх мэдээлэл өгсөн. За гэвч бас тодорхой төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудлыг хөндөж байгаатай холбогдоод бас яриа хөөрөөнүүд нилээдгүй гарсан. Тийм учраас бүлэг дээр энэ асуудлыг дахин одоо хуулийн төсөл өргөн баригчаас мэдээлэл юмнуудыг сонсоод за тэгээд ямархуу одоо байр суурь баримтлах вэ гэдэг шийдэн гаргая гэж ингээд тогтсон. За өнөөдөр бол ашигт малтмалын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг үзэл баримтлалын хүрээнд бүрэн дэмжиж явах ёстой. Гагцхүү зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг за стратегийн ач холбогдол бүхий зарим ордууд дээр гэрээ хийх гэж байгаатай холбогдуулаад энэнийг одоо хийж дуустал хөндөхгүй бай гэдэг нь ийм одоо чиглэлээр ерөнхий одоо байр суурь тогтлоо гэдгийг зориуд хэлмээр байна. Үндсэндээ онтроотой холбоотой асуудал яригадаад байгаа юм. Тэгэхээр зэрэг онтроотой хийх гэрээг эцэлтэл зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудлыг хөндөхгүй байжгаад асуудлаа дуусгачих нь зөв юм а гэдэг. За дараагийн асуудал бол тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг манай их хурлын гишүүн Батэрдэн бүхий нэр бүхий гишүүд одоо боловсруулсан. За энэ боловсруулж байгаа хуулийнхаа төслийн талаар танилцуулга мэдээллийг бүлэгт өгөөд за бүлгийн гишүүдээс гарсан асуулт санал дээр тулгуурлаж уг хуулийн төслийг улам сайжруулж өргөн барихаар одоо уг хуулийн төсөл боловсруулж байгаа гишүүдэд бүлгийн хурлаас чиглэл болгосон гэдгийг зориуд хэлмээр байна. За ингээд одоо өнөөдрийн та бүгдтэй хийж байгаа энэ мэдээллийн цагаар манай бүлгийн дэд дарга Ариун Зэ ядарга байна. Аж үйлдвэр эрдэс баялагын сайд
дамжин нэм сайд байна. За ингээд дамжин нэм сайдыг би энэ ашигт малтмлын тухай хуулийн өөрчлөлтийн асуудал тэр засгийн амнааттай холбоотой асуудлаар илүү тодруулаад мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл та бүхэнд энэ өдрийн мэнд төргий би бас түрүүн тодорхой зарим хэсэгт нь яриа өгсөн. Орос улбаны улсад бас шатхуун тосны асуудлаар томилттой яваад бас сүлжээний нөхцөл байдлыг шалтгаалаад бас тодорхой мэдээлэл өгөхгүй хугацаа алдаад жоох эргэлзээ төрүүлсэнд бас уучлал хүсье. Ер нь бол байдал нөхцөл бид харьцангуй сайн байгаа ч бидний эргэн тойронд нөхцөл байдал туйлын хүнд байгаа. Тийм болохоор одоо цаг алдалгүй энэ асуудлуудын араас явж байгаа дэрлээ. За хамгийн чухал одоо асуудал юу байгаа гэхээр ашигт малтмлын тухай хуулийн бол өмнө нь ардсан намын бүлэг, ардын намын бүлэг, хүн намын зөвлөлөөр хилцүүлээд улс төрийн хувьд бол ойлголцол төрөөд ингээд өргөн бариад ингээд явж байгаа. За энэ дунд одоо бас яг онтрогийн хилцээр явж байгаатай холбоотой зэсийн амнааттай холбоотой асуудлыг манай Батнайрамд дэргүүтэй гишүүдэд одоо бас гаргаж тавьсан. За тэгээ гишүүдийнхээ байр суурьнд бол хүндэтгэлтэй хандж байгаа. Тэгээ ардын намынхаа бүлэг дээр тухайлан зэсийн амнааттай холбоотой асуудал дээр танилцуулга хийж ярилцлаа. За Батнайрамд гишүүнтэйгээ бол за засгийн газрын зэсийн амнаатыг бууруулах бодлого бол зөв, олон төсөлтөй болох бодлого зөв. Гэхдээ онтрогийн хилцээрд нөлөөлчих магадлал байгаа гэж үзээд байгаа асуудал байгаа учраас тэр хугацаанд энэ ашигт малтмлын хуулийг хилцэж батлуулахдаа зэсийн амнаатад хүрэхгүй бусад одоо хуулийн төсөлд орж байгаа асуудлуудаа шийдвэрлээд явъя гэдэг бүлгийн шийдвэр одоо гарч байна. Батнайрамд гишүүнтэйгээ бас энэ тал дээр ойлголцсон. За би бол одоо ямар манай засгийн зүгээс бол энэ дээр бол одоо байгаагаараа явгүй бол дагаад явна. За бид бол олон төсөлтөй болж бас бусд шахалт үзүүлж болдог ийм төвшөнд хүрмээр байна. Ганцхан төслөөс хамааралтай эдийн засгт болмооргүй байна. Уулын баяжуулах эрдэнэ үйлдвэрээ хит их шулмааргүй байна. Ингэх юм бол уурхай насжилт буурж байна. Амнаатаас олох орлого буурж байна. Ирээдүйд одоо энэ орд газраа улам одоо хүнд байдал руу оруулах юм байна. Бусад одоо хөгжлөх ёстой 20 төслөө ойрын ирээдүйд хөдөлгөж төсөв бүрдүүлэгч аж ахуйн нэгжүүдийнхээ тоог нэмэгдүүлээ. Нүүрснээс гадна зэсгэдэг одоо эдийн засгийн суур багамтай болёо гэдэг дээр зарчмын санал нэгдлээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, чухал ашигт малтмлын салбараа тодорхой болгох, хөрөнгө оруулалтын орчноо тодорхой болгох, ашигт малтмлын баяжуулалтын үйл ажиллагааны тусгай зохицуултууд ялангуяа одоо үүсмэл ордууд дээрх нөхцөл байдлыг тодорхой болгох, ашигт малтмлын нөөц ашигчны төлбөрийг орон нутагт түлхүү болгодог болох. Өөрөөр хэлбэл одоо ашигт малтмлын хариуцлагатай үйл ажиллагааг дэмжиж байгаа орон нутгийн ард иргэд илүү амнаат хүртдэг, хөрөнгө оруулалтаа шийдвэрж болдог энэ боломжийг бий болгох, уурхай хаалт нөхөн сэргээлт аюулгүй байдлыг сайжруулах, нутгийн захиргааны байгууллагатай хамтарч ажиллах асуудлыг тодорхой болгох, засгийн газар төр захиргааны байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, нөхөн сэргээлтийн зардлыг урьдчилж бүрдүүлдэг байх зэрэг томоохон зарчмын шин чанартай өөрчлөлтүүд 14 жил хүлээгдсэний дараа одоо улсын хурлын босгонд тулж ирсэн. Тэгээ одоо энийгээ бас батлуулаад явах нь зүйтэй байна гэдэг зарчмын одоо байр суурьнд нэгдлээ. Тэгээд одоо бас ард иргэдэд зөв зүйтэй мэдээллийг түгээж хамтарч ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхэндээ талархал илэрхийлье. Баярлалаа.